За энэ бичлэгийн доор бас байж байгаа. Одоо энэ линкээр орох юм бол та бүхэн за ерөнхийдөө бол өмнө нь болохоор Sprinkle маань одоо богино хугацаагаар бас хэрэгжилж болдог, тэг бүртгүүлж болдог байсан. Одоо ерөнхийдөө нэлээд их олон хүмүүсийн одоо сонирхлоор юм да та хэрэглэгчид нэг олон болсон учраас ихэвчлэн дандаа юм нэг юм одоо танилцуулах маягаар ч юм уу тийм нэг иймэрхүү маягуудаар илүүтэй илүүтэй хүмүүс аваад байгаа. За тэгэхээр энэ чинь болохоор энэ одоо линкээр та бүхэн ингээд ороод энэ линк байж байгаа. Мөн Facebook дээр ч гэсэн линк байна байж байгаа. Тийм ээ. За тэгэхээр энэ дээр харъя хэдүүлээ линкээр орлоо. За тэгэхээр ингээд код маань бол ер нь ингээд байж байгаа. Invite code ямар болов гэдэг гэж авч яа. За энэ нөгөө юунаас энэ чинээс дарсан болохоор гэж яах шиг байна. Facebook-с бол зүгээр байсан да. Facebook-с тийм айгуу зөвхөн ингээд ардаа ямар нэг юугүйгээр тийм юмгүйгээр орж ирж байгаа. За энэ дээр болохоор өөрийнхөө мэйл хаягийг бүртгүүлэн за би энэ гэсэн яхаа мэйл хаягаа бүртгүүлээд за өгөөд регистр хийж байгаа учраас тийм ээ continue гэдэг орно. За тэгэхээр энэ чинь болохоор энэ хоёр сонголт байж байгаа. Нэг нь болохоор Pro хэрэглэгч жилийн бол үнэлэгдэнэ. За жилээр буюу гэхдээ нэг сарын төлбөр нь одоо энэ болохоор нэр ч юм уу Монгол төгрөгийн доллараар ч юм уу энэ төр бичиж гарчих ба. Ойролцоогоор нэг 1017 999 гэдэг чинь 999 гэж мянган yen чинь болохоор 25 мянга манайгаар бол 25 мянган төгрөг тий $10 шүүхгүй мэн. За тэгээд нэг бол ингээд бүр нэг удаа төлөөд одоо ингээд тий дахин төлөхгүйгээр одоо урт хугацаагаар тий лайфтаймаар хэрэглэж болно. За тэгээд get started гэдгээр орж ирнэ. За тэгэхээр за тэгэхээр энэ маань болохоор яг хөөрэ хувийн тий одоо personal pro тэгээд 14 хоног бол өнгөө хэрэглэх юм эрэхтэй. За тэгээд 10% тийм ээ одоо дискаунттай тий одоо яагаад гэвэл энэ урьж байгаа тий хүний дискаунтыг бол ашиглаж байгаа гэсэн. Ингээд төлбөр төлөөд 1 жилээр бол ихтэй авч болно гэсэн. Тэгэхээр эхний хугацаанд болохоор энийхээ төлбөр хийгээд хийснийхаа дараа 14 хоногийнхоо туршид бол ерөнхийдөө бол өнгөө ашиглана. Энэ хугацаанд хэрвээ өөр чинь таалагдахгүй ах юм бол cancel хийж бас болно гэсэн. За ийм байна. За тэгээ мэдээж энэ чинь болохоор яг өөрийнхөө юмудаа хийгээд тийм ээ картуудаа хийгээд тэгээд энэ trial тийм үү тийм эхлүүлнэ гэсэн. Тэгэхээр мэдээж энэ бол 14 хоногт бол өнгөө ахна шүү дээ. 14 хоногийнхоо дотроо хизээч бол cancel гэжтэй болж болно гэсэн. Тийм бол танаас ямар нэгэн төлбөр энэ гарахгүй. Хэрвээ цаашаа өргөжлүүлээ гэх юм бол энэ төлбөр чинь бол ингээ гараад явна шүү гэдэг жилийн их байх нэ. За за би амжилт хүсье.